Unitel-с гар утас аваад бэлэгтэй жилийн турш дататай урамшуул хэллээ. Tokyo App-ээр хургуулan аваад дагалдах датагаа 2 дахин нэмэгдүүлээрэй. Unitel. Галзуу анимашн сувагтан 5 тамиралцгаа. За. Сүүлийн үед та нарын комментиг уншаад байсан чинь одоо нэг галзуу анимашныг яриад өгөөч гэдэг одоо олон хүн олуулаа. Бороотой хандаад бичээд исэн болохоор тэр анимашны хэдэн баруунууд нь судлаад үзлээ л гэсэн чинь үнэхээр хөөрхөн галзуу анимашн гарцсан юм байна. За тэгээд та нарын хүсэлтийн дагуу бороо нь яриад өгье гэж бодоод ингээд ярьж өгөх гэж байна гэж. За тэгэхээр ямар анимашн бэ гэхээр 2026 онд гарсан Swapped гэх энэ галзуу хөөрхөн анимашн. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашн та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Угаасаа тэгээд трейлерыг нь үзэхэд те энэ зураг постерыг харахад үнэхээр л галзуу хөөрхөн анимашн нь илэрхий байна гэж. За тэгээд буруу энэ галзуу анимашныг Unitel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих жоо юм. Бас галзуу анимашн сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. Тэгээд энэ галзуу анимашны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За нэг жижигхэн харал дээр Puku гэх жижигхэн амьтад амьдардаг байжээ. Бяцхан Puku Ollie төрөлхийн маш сониуч нэгэн. Тэр сониучдуудыг их бүтээлч учраас хүрээлэн байгаа орчноо таньж мэдхийн тулд янз бүрийн зүйлсийг зохион бүтээдэг байж. Нэг удаа тэр усан доорх ертөнцийг их сонирхож улмаар нэлээд оролцсны эцэст усан доор шумбухтанд туслах тусгай багийг бүтээж чадлаа. За тэгээд бяцхан Олlie бага зүгээд усан доогуур сэлж усан доторх ертөнцтэй танилцсанаа. Сайн уу аваа? Усуух уу? Олlie, чи өөр амьтдад ерөөсөө итгэж болохгүй. Олlie, ээж нь хүүдээ гоё малгай авчирлаа. Хүү ч наарлаас холдсон байна. Үгүй л хүүдээ. Би ямар гайхалтай зүйлс харсан гэж нүдтэй сэлдэг навчнууд харсан. Бас авраг том солонгорсон хайрстай загас над руу хараад инээмсгэлсэ. Тэр чинь ямар амьтан байх нь хамаагүй. Чи тэдэнд итгэж болохгүй. Пүүкүүчүүд бид сониуч байж болохгүй. Бидний ураа юу илээ? Өнөөдөр нуугдж байж маргааш амьдрна. Гэхдээ бүх зүйлийг аюул гэж бодож болохгүй шүү дээ. Тэгэд Оллиг ятгахын тулд гэрийн хинэн тэрэнд нэг аимшигтай түүхийг ярьж өглөө. Эрт дээр үед Пүүкүүчүүд бусад амьтадтай хамт эв найрамдалтай зэрэгцээд амьдардаг байж. Тэгс нэг удаа аимшигт чон ирээд хүндийн амьтдыг алж устгаж эхэлжээ. Ан амьтад дөрвөж хүндийн эзгүүрхийн даваан дээр зоогийнх аврах том явдаг ургамал хүндид иржээ. Тэгээд зоо мөчрнөөсөө шидэд үрийг ургуулж тэрнээс нь эдсэн амьтад бусад амьтдын дүрд хувирч чаддаг болсон байна. Ингэснээр амьтад бие биенээ илүү сайн ойлгодог болж хүндийн амьтад бүгдээрээ эв найрамдалтай амьдрах болжээ. Гэвч хүндийг захирах эрх мэдлээ алдсан чон уурлан хэлгэнч зоогийн шидэд өрнүүдийг хулгайлж өөрөө галтчон болон хувирсан байна. Тэгээд галтчон зоонууд руу дайрч эхний 4 зоог шатааж алсанд бусд нь хүндийгөөс зугтаж галтчонын тавьсан түүмрээс болж хад нураад хиймэл далан бий болжээ. Ингээд зоонууд тэдний амьдардаг хүндийн цаана үрд хоригдсан байна. Улмаар хүндийн амьтад эргээд айдас төгшүр үл итгэлд автсан амьдралаараа амьдрах болжээ. Хүндийг одоо ч галтчон захирдаг гэлцдэг байна. Энийг сонссон Олли хүү айсангүй. Олли үүнээс ч илүү адал явдлыг сонсохыг хүсэж байлаа. Тэр өдөр Пүүкүүнүүдийн жил бүр тэмдэглэдэг ургацын баяр болж байна. Бүгдээрээ баяртайгаар ургац хурааж багчууд нь хөгжилтэй тоглоом тоглолцгоно. Гэвч Олли хүүд энэ бүхэн тэмч сонирхолтой байсангүй. Тэрний хувьд Пүүкүүчүүдийн тосгоноос гадуурх амьдрал илүү сонирхолтой байлаа. Тиймээс тэр тосгоны гадна нисэж байгаа нэг шувууг хараад сониучрахад тийшээ очлоо. Шувууг Живан гин. Тэгэд Олли тосгоноосоо гараад нэг шувууны дэгдэхэд таарсан ч цаадах нь Олли руу дайрсангүй. Тэгээд Олли тэрэнд үр гаргаж өгсөнд дэгдэхэж үрийг идээд баяртай байгаа харагдана.
Тэгээд Оли дэгдээхэд яаж модны үрийг ил гаргаж ирэхийг зааж өгч хоёулаа найзууд болцоож модны үр хувааж иддэг. Тэгсэн Олигийн аав нэрээд хүүн Живаны дэгдээхэд тоглож байгааг хараад нүд нь орой дээрээ гарах шахлаа. Гэтэл нөгөө дэгдээхээ гинт гангансанд юугүй баахан Живан шувуу нисээд ирнэ. Нөгөө дэгдээхээ томчуудаа модны үрийг яаж ил гаргаж ирэхийг заасанд цаадуулн энийг сурсан даруйда бүрч олон Живан шувуунуудыг дуудлаа. Тэгэд тэд пүкүчүүдийн тосгон руу дайрч орж тэдний хураасан ургацыг юучгүй болтол нь хоосолж орхино. Оли, чи юу хийчих нь вэ? Тэр өдөр Олигийн хувьд амьдралынх нь хамгийн муухай өдөр боллоо. Эннээс хойш пүкүчүүд Живан шувуунуудтай хоолоо булаацалдан ам зогоож амьдрах болжээ. Пүкүчүүд байнга нүхэнд нуугдж амьдрах болж өвөл болох болоогүй байхад өвөл идэх нөөцөө аль хэдийн идэж дуусгасан байна. Бид илүү их үр олох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид бүгдээрээ өлсөж өгөх нь. Оли газар дээр гарч яваад нэг ширхэг үр олсон гэдгээ хэлсэн ч сэтгэлээр унсан аав нь тоосонгүй. Уралсан Оли шилэн ёроолтоос аваа шидсэнд тэр нь хагарчлаа. Тэгсэн Оли нэгийг сэтгэнэ. Учир нь өөрийг нь хөөж байсан Живан шувууны нүд рүү шилэн дойсон гэрэл тусахад Живан шувуу зүгтсэн болохыг тэр саналаа. Тэгэд Оли шилний хэлтэрхийг аваад шувуудын суудаг хэсэгт очиж тэдний нүдийг гэлбуулсанд шувуудаж бушуухан нисцгэн. Болж байна. Аава, энэ болж байна. Би шийдэл олчлоо манайхаа. Тийм ээ. Тийм. Тэрнийг ингээд хашгирч явахыг нэг Живан шувуу харчлаа. Оли тэрнийг анх өөрөөр нь үр гаргахыг заалгаж байсан дэгдээх мөн болохыг таниад шаранда тэрнийг дуудсанд цаадах нь дайраад ирнэ. Оли шилний хэлтэрхийгээ гаргаад нүдийг нь гэлбуулсанд цаадах нь хөл алдаж унахдаа тэрнийг хамаад хамтдаа өнхөрлөө. Оли өнхөрч явсаар нэг нүхэнд унтал тэнд нь ёр бусын гэлтхэнсэн үндэснүүд байлаа. Тэгээд доош унахдаа Оли эмээгийнх нь ярьж байсан гэрэлтсэн үрийг олж харна. Оли сандра тэр үрнээс зугтах гэж оролдсон ч барьж байсан үндсэн тасарч шидэд үрэн дээр унчихна. Орой болоход санаан зовсон сүргийнх нь Олиг хайцгаана. Тэгээд тэрнийг гүн харанхуй нүхэнд унсан болохыг мэдээд санаа нь амарлаа. Хүү минь, чи наана гацчаа юу? Юугаа гэмтээсэн? Хөлөө юу? Гараа юу? Хавиргаа юу? Толгой гэж битгий л хэлээрэ. Толгой л бололтой. Толгой жаахан эргээд байна. Тэгвэл гараад ирээчтэй. За би гарлаа да. Тэгэд гараад иртэл тэр авраг том Живан шувуу болоод хувирчихч. Тэгсэн пүкүнүүд айгаа цогтаасан чи Олигийн дууг сонсоод зогслоо. Тэгэд шувууны дотроос Олигийн дуу гарч байгааг мэдээд тэрнийг Олиг идсэн гэж бодно. Тиймээс бүгд Олиг суллахаар хүчээ нэгтгэж дайрсанд сандарсан Оли шахагдж хисааны ирмэг дээр ирээд хөл алдаад доош унлаа. Олиг нүдэнэхэд тэр пүкүчүүд амьдардаг арлаас холдчихсон хизээж харж байгаагүй амьтдын дунд байгаагаа ойлгоно. Амьтдад ч тэрнээс айж тал тийшээ зүгтлээ. Оли ч бас тэднээс айж зүгтэж явахдаа тэнгэрт Живан шувуунууд нийсч байгааг хараад айж нуугдсан ч цаадуулн хүрээд ирдэг. Надаас хол байцгаа. Зайлцгаа. Би та нарыг цохин шүү. Хол байцгаа. Хөөе, том залуу минь. Чи зүгээр үү? Бидхий ээ. Би чамайг аварсан штий. Цаашаа вэ? Би чамайг цогч шүү. Чи энэний тархийг гэмтэж гисэн бололтой. Намайг Айви гэдэг. Эднэр бол миний дүүнер. Тэр бол Violet. Харин тэр бол Lily. Баг зэрэг эмчилгээ шаардлагатай бололтой. Тийм болохоор чамайг Живан хавцал руу авч явах хэрэгтэй байна. Оли хамт явахгүй гэж зүтгэж байхдаа гинт өөрийгөө Живан шувууны хэл ойлгож байгаагаа ухаарлаа. Тэгээд өөрийгөө Живан шувууны биед орчихсон болохоо ойлгоод сандарсандаа хамаг өдөө зулгаана. Гэтэл ингэж сандарч байхдаа Оли газраар мөлхөж явсан хар хорхон яриаг ойлгож байгаагаа анзаараад бүрч гайхна. Тэгээд нөгөө хорхотой маргалцсанд тэрнийг харсан Айви болоод дүүнер нь бүгдээрээ гайхацгаалаа. За нөгөөдөг чинь хорхоо яриад эхэллээ. Айви, чи тэрэнд юу хийснээ хэлж өгөхгүй мүү? Хөөе. Та нар юу яриад байна? За би чамайг аварч байхдаа чиний сэлэх чадварыг хэтрүүлж үнэлсэн байна лээ. Юу гэнэ? Чи миний толгойг усанд дүрж байгаад чирсэн юм уу? Тэгээд бас санамсаргүй жижиг чулуу мөргүүлчихсэн. Чи яасан гинэ? За чи их хүнд байсан. Бас гулгамтгай байсан. Харин надад туслах хинч байгаагүй. Би чамайг тэр ууртаа харахнаас аварсан юм шүү. Ууртаа харах чинь би байна. Тэгэд ч би харах биш пүкү. Нөгөөг чинь одоо бүр шинэ үг зохиогоод унлаа. Тархин зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? Тэднийг ингээд маргаж байтал холгүйхэн ч онууллаа. Тэгсэн Живанууд сандраад нисэх гэсэн ч Оли нисэж чаддаггүй. Ингээд тэрнийг аврахын тулд эгчдүү 3 Олиг газарт дарж байгаад амьтны баасаар шавлаа. Тэгээд Айви Олитой үлдээд нөгөө хоёроо Живан хавцал руу явуулна.
Оллиг бутан доор нуугаад өөрөө холгүйхэн нисээд нуугддаг. Тэгсэн холгүйхэн чон ирж яваа харагдсанд анх удаага чон харсан Олли гайхан цочирдож гэрийнхнийхээ ярьсныг үнэн болохыг ойлгодог. Дараа нь тэр гол дээр очиод баасаа угаажэтэл хэдэн жилийн өмнө таарч байсан солонгорсон загастай таарлаа. Загасны хэл ойлгодог болсон Олли тэрэнд нэг гэрэлтсэн онцгой үрийг идэснээр өөр амьтны биед шилжээд зогсохгүй. Өөр амьтдын хэлийг ойлгодог болсон гэдгээ хэлсэнд бүүгэл гихч тэр загас тийм гэрэлтсэн үр олныг харсан гэдгээ хэлнэ. Баярлсан Олли тэр үрийг нэг газарт унсан авраг том модны ёроолд байсан гэдгийг сонсоод бушуухан олохоор явдаг. Тэрнийг ингээд алхаж явтал Айви ч хүрээд ирлээ. За ингээд хэсэг алхасны эцэст үнэхээр усан дээр унсан нэг том модны дотор ургасан гэрэлт үрийг олж харлаа. Баярлсан Оллиг тэр үрлөө зүтгэж эхлэхэд Айви үрлөө нисч очоод санамсаргүйгээр хүрээд нүдэн дээр нь пүүку болоод хувирчихсанд Олли өөрийн ирэхгүй уйлна. Өөрийгөө пүүку болж хувирсан болохыг ойлгосон Айви сандарсан ч удалгүй Оллитой маргалдаж хаммаг зовлонгоо мартлаа. Энэ бүхэн бүхэлдээ Айвигаас боллоо гэж Олли бодож байсан бол Айви эсэргээрээ тэр үрний талаар сайн тайлбарлаж өгөөгүйгээс энэ бүхэн боллоо гэж тэрнийг буруутгана. За ингээд тэд зогсоо зайгүй маргалднаа. Тэгээд маргалдаж явсаар бүүгэл загас дээр ирээд ойр хавьд өөр гэрэлт үр байгаа эсхийг асуудаг. Бүүгэлч тэр хавьд гэрэлт үрнүүд мерсэр бий гэдгийг хэлнэ. Тэгээд гэрэлт үр үгсэн зоогийн дотор ургасан байгаа гэдгийг хэлээд хамгийн ойрын үгсэн зоо их хүрхрээний дэргэд байгаа гэдгийг хэллээ. Тэгээд мань хоёр ч хүрхрээ рүү очихоор зэрэгэлдэх хуулыг даваад явна. Айви пүүку болоод нисэх чадвараа алдсан бол Олли нисэж сураагүй л байна. Тэм учраас мань хоёрт их хүрхрээ рүү алхаж очихоос өөр арга байсангүй. Тэднийг хоорондоо зогсолтгүй хэрэлцсээр уулууд матж явтал гэнт чон уйлах сонсогдлоо. Айсан мань хоёрч бушуухан шиг чулууны ард нуугдаад бие будах баас хайлаа. Тэгсэн хадны цанаас чон биш харин чонын бэлтрэг гарч ирсэнд тэр хоёр гайхацгаана. Бэлтрэг ааваасаа төөрсөн бололтой байсанд тэр хоёр тэрэнд туслах хэсгээ ярилццгаана. Тэгсэн Айви гэнт ямар нэг хурц үнэр аваатхнаа. Гэвч тэр нь юуны үнэр болохыг мэдэхгүй байлаа. Тэгсэн тэд сүрэг чонын дунд орчихсан байж таарлаа. Аз болоход тэр хоёр хар хурдаараа зугтаж хадны завсраар шургаж амжнаа. Тэгээд хар хурдаараа зугтаасан ч Олли нисэж чадахгүй л байна. За тэгээд ирчээрээ зугтсаар нэг агуур орсонд чоннууд хойноос нь орж ирэхгүй буцаад явжлаа. Үүнд нь мань хоёр баярлсан ч удалгүй үндсэн могойнуудын үүрэнд орж ирсэн болохоо мэддэг. За ингээд тэд нэг талдаа могойнууд нөгөө талдаа чоннуудад хайшигдчихнаа. Нэгэнт тэд чоннууд руу гарч чадахгүй учраас могойнуудын дундуур нэвт гарахар шийднэ. Гэвч энгийнүүдээр үндэс могой хоёрыг ялгах ямар ч боломжгүй байлаа. Чи бол пүүку. Пүүкунууд бид үнрийг харж чаддгийг. Үнрийг харна гинэ? Юу яриад байна? Зүгээр л ойртоод нүдэн ханаад сайн гихч нь үнэрл. Үнэхээр Айвиг нүдэн ханаад үнэрлтэл тэр үнрээр дамжуулаад харах шиг боллоо. Ингээд Олли Айвиг мөрөн дээрээс суулгаж Айви үнэртэж чиглүүлсээр тэр хоёр хамтдаа агуйн нөгөө талд гарч чадна. Тэгсэн энийг харсан чоннууд чангаар уйлсанд агуйн дээвэр дөргиж чулуунууд нурж могойнууд босоод ирнэ. Тэгэд могойнууд тайрсанд мань хоёр зугтаж хавцлын ирмэгт очиод Айви сандарсандаа Оллиг түлхчгээд өөрөө хойноос нь үсэрлээ. За сори бажгараа борон утастай холбоотой гэлсний реклам та нартай хүргэдэг. Тэгэхээр манайхан утсаа шинжилэхээр төлөвлөж байна вэ? Цаан чинь Unitel-ийн хэрэглэгчдэд зориулсан хаврын датад бэлэгтэй урамшуулал зарлагджээ. Unitel-ийн салбарууд за бас Tokyo App-аас 850,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гар утас бэлнээр болон лизингээр аваад бүтэн жилийн турш датад нэмээд M-Book, M-Music үйлчилгээний эрхийг бэлгэнд аваарай. За тэгэхэд хамгийн гол нь Tokyo App-аар хүргэлтээр захиалах юм болов штэ. Дагалдах дата нь 2 дахин нэмэгдэнэ гэвд тоо. Гал зуй. За бас утасны загвараас шалтгаалаад бит бэлгүүдэж дагалдана. Тэгээд бэлгийн тоо хязгаартай учраас яараарай манайхан. Урамшуулал 5 сарын 27-ны хүртэл үргэлжилэх юм байна шүү. За анхаарлаа тусанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Унжохта Олли Айвигийн нуруунд дээр суугаад зааварлсанд Олли эцсийн мөчөд далавчаа дэвж ниснэ. Ингээд Олли Айвигийн заавраар нисэж сурснаар тэд бие биедээ итгэж эхэлцгэн.
What was that? A flyby. Whoa! Careful! Whoa. За тэгээд өдөржин ниссэн тэд нэг хадны орой дээр зогсож хэсэг амс хийлээ. Баярлалаа. Түрүүнд намайг түлхсэнд. Зүгээр дээ. Өмнө нь хинч надад ингэж талархаж байгаагүй юм байна. Оли их хүрхрээ рүү явахыг хүссэн ч нэг дөрөөвлсөн. Хоёрт хитрхи манантай байсан учраас Айви тэндээ хоноод маргааш хөдлөхийг зөвлөлөө. Гэвч Олигийн гэдэс их үлссэн учраас зогсоо зайгүй дуурдаг. Живан шувуу амархан өлсдөг болохыг сайн мэдэх Айви үнэрч хамарныхаа тусламжтайгаар нэг ургамлын үндэс олоод тэрэнд өглөө. Тэр амтхүү үндсийг зулгааж байхдаа Олли зоонуудыг явхад живан шувуунууд хоол хүнсгүй болсон гэдгийг олж мэднэ. Бид над үндэсний чинь хүчээр л амьд үлдсэндээ олон шувууд үлсэж өгсөн. Найз нөхөд хамаатан саднууд алдсан. Бас аав ээж хоёроо ч алдсан. Би энэ талаар ерөөсөө мэдээгүй юм байна. Би гэрийнхээ том нь болохоор дүү нартай хоол хүнс олж өгөх нь миний үүрэг байсан юм а. Гэвч тэд намайг захирч тушаахаас өөр юм мэддэггүй том ихчил гэж боддог. Гэхдээ би тэдэнд санаа тавихгүй бол хэн санаа тавих вүлээ дээ? Их хүнд ачаа шиг сонсогдож байна шүү. Аз болоход би модны өрнүүдийг олсон. Тэр өрнүүд биднийг аварсан. Би хоол хүнсний шинэ их усвар олсон. Ингээд багада таарч байсан Живаны дэгдээ хэн Айви байсан болохыг Олли ойлгож гүн бодолд автлаа. Маргааш нь тэднийг сэрэхэд манан арилж их хүрхрээ тэдний эсрэг талд байгаа харагдсанд тэд баярлж шууд хүрхрээг чиглээд нислээ. Тэднийг дөхөд очиход үнэхээр хүрхрээний доор нэг үгсэн зоомод хэвтэж байлаа. Модон дойртод очтол чонын бэлтрэг ааваасаа хоол нэхэж шаналгаж байгаа харагдлаа. Ингээд цаашаа харахгүй болсон мань хоёрыг сандарч итэл бүүгэл загас хөвөөд ирлээ. Тэгээд тэднийг дотог шорохтон тусалж чадна гэдгээ хэлнэ. Чи бидэнд туслана гэж үү дээ? Тэгэлгүй яах вэ? Та хоёр бол надад авгаад цорын ганц найз. Гэхдээ та хоёр буцаад хувирчвал би найзгүй болох байх та. Айви Оли хоёр ч бүүглийг өрөвдөж тэрнийг ганцаардлаас нь аврахаар шийдэж шидэд үрийг олох юм бол бүүгэлд өгөхөөр шийднэ. Ингээд бүүгэл чулуун дээр гарч хэвтээд чоннуудыг хүлээсэнд чоннууд ч загасны үнрээр гараад ирнэ. Тэгээд чоннууд тэрнийг барихаар давхихад бүүгэл ч ус руу ороод зогтдог. Энэ хооронд мань хоёр зөрж ороод шидэд үрэн дээр ирсэн ч тэнд нь ганцхан үрэл байлаа. Ингээд хинэн тэр үрийг авах дээрээ маргалдацгаана. Манай шувуунууд надад найдаж байгаа. Бидний үрийн нөөц дуусч байгаа. Бид өвлөөс өмнө тарах твэргээ авахгүй бол өвлийг давж чадлагүй үхэн. Та нарын үрийн нөөц гинэ. Харин ч та нар бидний үрийг булаасан биз дээ. Би чам тэр үрийг яаж гаргаж ирэхийг зааж өгсөн. Тэгсэн та нар дайрч ирээд бидний бүх үрийг булаацсан. Биднийг газар доор хөөж оруулснаас болоод одоо бид та нарын үлдээсэн үлдэгдлэр амьдарч байгаа. Аав минь намайг гадныханд битгий идэх гэж хэлсэн ч би өвөнд нь ороогүй. Би гинэн тэнэг байсан. Бид энэ өвлийг давж чадахгүй. Бид бүгдээрээ үлсэж өхнө. Чи ойлгож гин үү? Энэ бүхэнд би л буруутай. Тэр нэг өдөр би чамд итгэснээс болоод сүрэг маань сүрсэн. Тэднийг ингээд маргаж байтал сүрэг чоннууд үүрэндээ эргээд ороод ирсэнд мань хоёр сандарсандаа бүүглийг дуудаж хашгирч угаад нөгөө шидэд дүрэн дээр унаж тэр дороо бүүгэл загас суулж хувираад хүрхрээрөө урсчихлаа. Удалгүй бүүгэл ирээд юу болсныг асуухад Айви шидэд дүрэн дээр унахдаа бүүгэл гэж хэлснээ санана. Тэгээд шидэд дүрэнд хүрэхдээ ямар амтан болж хувирахыг хүсэж байгаагаа хэлэх ёстой байна гэдгийг ойлгоно. Гэвч загас суулсандаа гутарсан Олли Айвид ууралж тэрнээс салж явахыг оролддог. Гэвч бүүгэл тэдэнд өөр газарт шидэд үр олон байгаа гэдгийг хэлсэнд тэр хоёр аргагүй эрхэнд бүүглийг дагаад хамтдаа явцгаана. Явх замдаа бүүгэл тэдгээр өрнүүд аимшигт хад гэдэг газрын орой дээр байдаг болохыг хэлж өглөө. Тэгэд бас замдаа бүүгэл өөрийнхөө завлан ярьж өгнө. Та нар намайг хараад бүүгэлд бүх юм байгаа л гэж боддог байх. Гэхдээ тийм биш шүү дээ. Би бүх амьдралынхаа туршид энэ нуураараа хөндлөн гулдсэлж ямар нэг зүйл дутуу байгааг байнга мэдэрч ирсэн. Тэгээд тэр нь юу болохыг ойлгосон. Би цор ганцаараа байсан. Ганцаараа хитрхи удахаар амьдрал маш харанхуй болдог. Тэр цагт л бид бие биедээ ямар их хэрэгтэй болохыг ухаардаг юм да. Оли, чи бол миний анх уулзаж байсан анхны пүүкүү байсан. Дүүнер маань хэд хоног юм идээгүй байсан. Би их айсан байсан. Харин ягаад ч юм би чамд итгэсэн. Чи надад сайнаар хандаж тэр үрийг гаргаж ирэх аргыг зааж өгсөн.
Тэгээд л чи алга болчихсон. Чамайг хаашаа явсныг би мэдээгүй ч би чамайг хизээч мартаагүй. Бас чамайг ямар их зовоосноо би ерөөсөө мэдээгүй. Намайг үнэхээр уучлаарай. За ингээд тэд сэлж явсаар аимшигт хадны хүрхрээ гэдэг газарт ирлээ. Тэгтэл дээхэн талд үнэхээр олон шидэд дүр байна. Баярлсан Олли дээшээс хэлэх гэсэн ч чадсангүй. Учир нь урсгал хэтэрхий хүчтэй байлаа. Ингээд бүгэл нөгөө хоёрыг хажуудаа аваад хамтын хүчээр дээшээ сэлж эхний тавцан дээр гарч чаддаг. Тэгсэн тэднийг сэлжээтэл чулуунууд хөдлөх шиг болсноо баавгайнууд гараад ирдэг. Эн чинь юу лээ? Энэ нөгөө аимшигт хад чинь штий. Ингээд баавгайнууд хэдэн л улаар нь дайрсанд мань гуравч өхөн хатан зогтаацгаана. За тэгээд өхөн хатан зүтгэсээр дараагийн тавцсан дээр гарч иртэл тэдний дээрээс чонын сүрэг гарч ирээд замыг нь хаалаа. Тэгсэн тэднийг амдаж очисон бэлтрэг хүл алдаж хадны доошоо унж модноос зуураад тогтноо. Бүгэл Айви хоёр энэ завшааныг ашиглаад дээшээ гарах гэсэн ч Олли бэлтрэгийг өрөвдөд тэрэнд туслахаар шийддэг. Ингээд тэд сүүлнээсээ зуурч угаад модноос зуурч эргэлдээд бэлтрэгийг баавгаануудын хоол болохоос өмнө амжиж цохиод эрэглүү гаргаж чаддаг. Мань гурав хамтдаа зүтгэсээр хамгийн дээд давхарт гарч ирээд маш олон шидэд өрөнд тулж очлоо. Баярлсан Олли Айви хоёр шидэд өрөнд хурч эргээд Живан Пуку болж хувирлаа. Тэгэд бүгглийг дуудаж ямар амтан болох хүсэлтэйг нь асуухад бүгэл тэнэгэлзэж байснаа шидэд өрлөө үсрэхдээ галт чун гэж хэлээд өрөнд хүрсэн даруйда галт чун болоод хувирна. Анхнаасаа бүгэл гэж юусоо байгаагүй. Харин ганцхан би л байсан. Чи чинь нөгөө галт чун вэ штэ. Чи хүндийг түүмэрдэж хоёр хуваасан штт. Чи даланг бий болгож чи зоонуудыг хөөж явуулсан биз дээ. Тийм ээ, тийм. Яагаад бүгдээ амар тавин аз жаргалтай байсан штэ. Яагаад ийм их зовлон авчирч байгаа? Миний зовлон яах вэ чинь? Намайг сул дорой гэд сүрэг минь намайг орхисон. Бусад ямар ч амьтад надтай нөхөрлөхийг хүсээгүй. Тиймээс би энэ хүндийг шатаагаад үлдсэн бүх амьтдыг өмнөө сөхрүүлнэ гэж өөртөө тангаргалсан. Би энэ хүслээ биелүүлсэн. Гэвч тэр модон мангасууд нэг шидэд үрийг над руу илгээж аддгүй муухай загас болгоод энэ нууранд хорьсон байсан. Тиймээс би та нар шиг гинэн итгэмтгий тэнгүүд ирж надад туслахыг дэнд удаан хүлээсэн. Ингээд тэр тэднийг шоолж инээсэнд Айви ухсхийн шидэд өрөнд хүрэх гэсэн ч галтчон тэрнийг зууж сэгсрээд газарт хаяж үлдсэн өрнүүдийг бүгдийг шатаачихлаа. Айви гин шүү. Юундаа уйлав? Чи тэрнээс салахыг хүсэж байсан биз дээ? Чиний найз гэж удаа юу? Энэ хүндэд найз гэж байдгүй юм. Одоо энэ хүндийг айдсаар удирдах цаг эргэж ирлээ. Тэгээд галтчон явлаа. Олли, тэр худлаа ярьж байна. Чи ийм биш. Чи зүрх сэтгэлээ битгий хатууруулаарай. Найзыгаа өхлөн шарх авсныг ойлгосон Олли тэрнийг мөчөр дээр хүлж бэхлээд чирж Живан хавцал руу өгсөн. Ингээд Олли хамаг хүчээ шавхаж Живан хавцлын орой дээр гарч ирээд ухаан алдаад унлаа. Хэсэг хугацааны дараа тэрнийг ухаан ороход Айви байсангүй. Тэрнийг өгчихсөн гэж бодоод Олли харуулсан уйлж эхэлтэл азуулахад Айви ухаанарчихсан тэрэнд хоол авчирхаар явсан байлаа. Баярлсан Оллич тэрнийг тэврээд авна. Гэхдээ Олли галт чуныг сулалсандаа урамгүй байлаа. Тиймээс Айви тэрний сэтгэлийг засахын тулд өөрсдийн үүрийг тэрэнд харуулна. Живан шувуунууд гэр бүлээрээ аз жаргалтай амьдарч байгааг хараад Олли тэднийг яг л өөрсөдтэй адилхан болохыг ойлгоно. Тэгэд Оллигийн ачаар тэд бүгдээрээ амьд үлдэж чадсан гэдгийг Айви хэлээд талархлаа илэрхийлсэнд Оллигийн сэтгэл хөдөлдөг. Тэгсэн гэнт хүүхдүүд цас орж ийн гэж баярлж эхэллээ. Гэтэл тэр нь цас биш, харин үнс нуран байлаа. Тэднийг хавцлын ирмэгт очиод хартал хүндээ шатаж эхэлжээ. Энийг харсан шувууд бүгд үүрэндээ орж нуугдах гэсэн ч Айви болоо тэрний дүүнер тэднийг хөндийн амьтдад туслахыг ятгах эхэлцгэн. Ингээд тэд хөндийн амьтдад туслахаар шийдэж хөндий рүү хөдөлцгөн. Тэднийг ирэхэд хөндий бүхэлдээ аимшигт галд шатаж амьтад яахаа мэдэхгүй димэл ийш тийшээ давхилдж байлаа. Тиймээс тэд галд хашигдсан амьтдыг эхлээд галын аюулаас холдуулахаар замчилнаа. Тэгээд амьтдыг нуурын эрэх тавьчирсан ч хамгийн аюулгүй газар Пукучуудын амьдардаг арал болохыг ойлгоно. Тэгсэн тэд тэр арал руу яаж очихоо мэддэггүй.
Гэтэл чоннуудын толгойлогч ирээд хүүг нь аварсан Оллид талархлаа илэрхийллээ. Тэгээд чоннууд амьдтыг Пүүку арал руу очиход нь тусалдаг. Олигийн аав ээж хоёр нь ч тэрнийг амьд байгаад маш их баярлцгаана. Тэгсэн аав нь амьдтыг хараад айж тэднийг хөөх гэж оролдсон ч Олли аавда болж байгаа бүхнийг тайлбарллаа. Таны ярьсан үлгэр бүгдээрээ үнэн байсан. Би шидэд үр идээд бүгдийг ойлгодог болсон. Энэ амьтдад бидний тусламж хэрэгтэй байна аваа. Бид хамтдаа илүү хүчрхэг байх болно. Аваа, таныг айж байгааг би ойлгож байна. Гэхдээ бид биедээ итгэх хэрэгтэй. Ингээд аав нь галын аюулаас зогтож ирсэн амьтдад туслахаар шийдэж бүгд тэднийг Пүүку арал дээрээ хүлээж авдаг. Тэгсэн хин нэгэн чангаар Олли гэж дуудах сонсогдлоо. Гайхаад эргээд хартал уулын орой дээр галдчон зогсож байна. Тэгэд Оллиг барихаар Пүүку арлыг чиглээд хөвж буй гойлон дамжиж ойртоод ирсэнд цаг баг байгааг ойлгосон Оллиж анх шидэд үр олсон тэр нөхрүүгээ яаран хөдөрлөө. Хэрв тэнд шидэд үр үлдсэн бол галдчоныг тийшээ хуурч аваачаад өөрчилж болно гэж тэр найдана. Гэхдээ тэнд шидэд үр үлдсэн эсхийг тэр мэдэхгүй байлаа. Тэгэд ёроолд нь очтол тэнд үр байсангүй. Зооггүй, та байна уу? Та надад ганцхан шидэд үр өгөөч дээ. Танаас гуйж чинь. Энэ хүндэд таны тусламж хэрэгтэй байна. Танаас гуй. Энэ үеэр галдчон Пүүку арлын ирэг дээр ойртоод иржээ. Цөхрөнгөө барсан Оллиг яхаа мэдэхгүй зогсож итэл ёр бусын гэрэлдэж угаад гинэт урд нь шидэд үр ургаад гарч ирнэ. Оллич тэр үрэнд хүрэхдээ зоо гэж хэлсэнд тэр дороо авраг том зоо болж хувирлаа. Тэгээд арал руу хайртаж ирж байгаа галдчонын өөдөөс зоригтойгоор яваад очно. Эндээс хол бай. Олли, чи дахиад нэг үр олжээ. Тэгэд Олли нуурын усыг цалгиулсанд галдчонын гал унтарч хад мөргөд унлаа. Тэгсэн Айви шидэд үрийг авч нисч очоод тэрнийг бүүгэл загас болгох гэсэн ч галдчон амжиж галаа асаагаад үрийг шатаачна. Намайг энэ өчүүхэн арганд чинь хуурдна гэж бодоо юу? Тэгэд галдчон давхиж Оллиг бүхэлд нь шатааж эхэлсэнд тэрч хүнд байдалд орлоо. Олли, чи одоо яах вэ? Ус руу өсрүүл хитрхи гүн байгаа. Зоонууд живж өгөхийг би харж байсан юм шүү. Чи өөрийгөө энэ хүндэд эв нэгдэл амар тавныг авчрах зоо гэж бодоо юу? Чи бол зүгээр л нэг муу жижигхэн харах. Гэхдээ одоо чи амиа алднаа. Энэ одоо миний хүндээ болсон. Тэгсэн Олли сүүлийн хүчээ шавхаж өөрөөсөө үндэс оргуулж галдчонын дөрвөн хөлийг бариад авлаа. Үгүй. Энэ бол бидний хүндээ. Үгүй. Чи юу игээд байгаа юм бэ? Надад итгээрэй. Тэгэд Олли хамаг хүчээ шавхаад хиймэл даланг нураасанд далан сэтэрч Олли далангийн устай хамт бүгдийн нүдэн дээр доош урсан одлоо. Сандарсан Айви хойноос нь ниссэн ч Олли харагдахгүй байлаа. Далангийн ус хөндий рүү урсснаар аимшигтай түүмэрч унтарлаа. Айви яаж ч хичээгээд Оллиг олж чадсангүй. За тэгээд тэр цагаас хойш цаг хугацаа өнгөрч Пүүку арал үдсэглэнд хөндийн нэг хэсэг болноогоорчээ. Түүмөрт шатсан хөндий жиргэн сэргэж хөндийн амьтад бүгдээрээ хамтдаа эв нэгдэлтэйгээр бие биедээ туслан амьдарцгаах болж. Пүүкунуудын хилийг ойлгодог Айви өөнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэгсэн гинт нүргэлсэн чимээ гарч тэртэй холоос авраг том зоонууд ирж яваа харагдана. Ингээд живан шувуунууд ч хуучин үүрэндээ буюу зоогийн нуруунд дээр очиж үүрлээ. Зоонууд тэнд байсан бүх амьтдад тохирсон жимсийг унгаж өгнө. Тэр бүхэл чоннууд хүртэл идэж болох онцгой жимсийг тэд унгаж өгдөг. Айви зоогийн сүрэг дундаас Оллиг олж магадгүй гэж найдаад нисч явтал нэг зоогийн нуруунд дээр Олли зогсож байх нь тэр. Баярлсан Айвич тэрнийг шууд тэврээд авна. Тэгэд эрэг дээр ухаангүй хэвдэж байсан Оллиг зоонууд олоод тэрний амийг аварсан болохыг олж мэддэг. Зангид Оллиг Айвигийн нуруунд дээр суугаад гэртээ эргэж ирсэнд аав ээж хоёр нь нүдэндээ ч итгэхгүй байлаа. Тэгээд тэд бие биенээ тэвэрцгэн. Тэгсэн авраг том зоонууд хүртэл бяцхан Олли дээр ирээд тэрэнд мэхийн ёсоллоо. Ингээд хүндийн амьтад бүгдээрээ эв нэгдэлтэйгээр амьдрах болж амар сайхандаа жаргаснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. Зэнд хүрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. За тэгээд үнэхээр л тайлбарын ихэнд хэлсний дагуу галзуу хөөрхөн анимашн нь тодорхой байсан нь ингээд батлагдлаа гэж. Бурууданлаа үнэхээр таалагдлаа. Яасан ч хөөрхөн зохиолтой, яасан ч сонирхолтой үйл явдалтай, яасан ч гоё зураглалтай, тэ
одоо галзуу хөрхөн анимашн байв да гэж тэгээд та нарт маань яг Боротойгоо адилхан санагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан биз. Тэгээд таалагдсан бол та нар маань галзуу хөөрхөн байлаа гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг Unitel-тэй хамтран хүргэлээ гэж. Unitel-с гар утас аваад бэлэгтэй жилийн турш дататай урамшууллаа. Tokyo App-ээр хургуулan аваад дагалдах датагаа 2 дахин нэмэгдүүлээрэй. Та нар маань тэгээд сабадраг уусаба дардсан бол лайк дарахтал болго явчих жоо юм. Бас галзуу анимашн сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу хөрхөн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.